одоо олон нийтийн байгууллага тэгээд одоо намын сонгуультай бас зааж байна тийм ээ. Тийм намын сонгуультай ардсан намын олон сонгуультай ингэж олон ажлууд ингэж хийдэг. Нийгмийн идэвхтэйч гэдэг юм уу тийм ээ. Энийг ч бас сонирхмаар байна. Зүгээр хариулахгүй байж болно. Та ч одоо бас тэг олон салбарт яваад. Энд одоо гэрэл чарагдаад нэвтрүүлэг хөтлөөл. Тэгжээсээ тэнд нэг олон улсын арга хэмжээгээд тэснэ жүжиг цомнол бичээл. Одоо дөөрмөр үтж байгаа. Тэгээд дууны хүчтэй чинь. Тэснэ дууны Монголын нэртэй салхи. Тэснэ маа гинтэн мөр зэр тайлбарлал явж. Тэгэхээр ингээд тэгээд хүний аим гэдэг кино тоглож ирсэн. Тэгээд миний анх мэдээ ороход л одоо таавал хүний аим дээрээ их мухан санагддаг. Тухайэр бол социалист реализмээр бол одоо нэг эсрэг талын баатар байлаа. Дараа нь ингээд танилцаад ирсэн сайхан хүн байсан. Тэгэхээр та энэ олон салбарт энэ үл ерөөсөө хүний өөрийнх нь хүний натур тэр хүний потенциалтай холбоотой асуудал. Энэний ихэнх асуудал нь бол миний за улс төрөөс бусад асуудал нь бол миний одоо юу юм да? Өөрийн хүсэл зориг. Зарим нь бол хобби гэдэг юм одоо шүлэг мүлэг бол тэгтээ хобби гэж хэлж болохгүй юм. Энэ чинь сэтгэлээс ундарч гардаг юм байхгүй. А энэ адуу мал хурдан морчнууд би энэнгээр амьдрч чадахгүй юм. Ерөөсөө л би одоо ингэж яаж байгаа. За тэр нэр дэвшилт мэшилт юм уу тэр үйл одоо нэг хуулийн асуудал учраас би энэ одоо хариулмааргүй. Танаа нэвтрүүлгийн одоо нэг онцлог байдаг юм. Хариулахгүй ч болно гэд. Тэгэхээр тэр ирэхэд хэлчихэ. Улс орныхаа хөгжил зэсгэлд уршаа явахт нь бас иргэний хувьд чадах мэдхийн байр зүтгээд гэсэн бодлоор үргэлж байгаа үз ирнэ. За мороо үчээд энэ хэвдэ богдуулаад тавиад гэмэргүй дээ. Ивэл таныг бас идэвхтэй оролцооч. Улс орныхаа хөгжилд ийм Монгол улсын зөвлөх инженер хүн сайдын хийж ирсэн бас идэвх файн үз ирнэ. Бид нар зүтгэж тааш тийм чи. Би ингэдэг их хурлын гишүүд яаж ажиллах ёстой юм те. Энэ их хурлын гишүүд бол мис засалч нийгмийн мис засалч байх хэрэгтэй. Мис заслын утга болохоор тэдний хууль санаачлах эрх. Тэрүүгээр энэ нийгмийн одоо бозар балаа юмнууд тэр нийгмийн хор тавдар болсон эдээ бэрийг тэрүүгээр шахаж тэрүүгээр эрүүлжүүлэх ийм л ажилтай хүмүүс. Хууль тархитах эрх мэдэл гэдэг бол энийг л хийх хэрэгтэй. Одоо манай нөхдүүд бол камер харахаараа юм ярьдаг. Хоёрт нэг юм энэ телевизээр шууд телевизэн ойлгож байгаа. Телевизээр шууд дамжуулах нь болиулмаар. Одоо энэ телевизээр шууд дамжуулахаар улс орондоо ярь үзэж байгаа гэдэг нөгөөд үуч камер хараад шал годлаа юм ярьдаг байхгүй. Ана өрөөндөө орж ирэнгүүт л өөр юм ярьдаг. Тэр энийг болиулчмаар. Тэгвэл арай нэг гайгүй сарна гэсэн юм ярих лөө гэж бодож байгаа. Энэ бол одоо баг шуулганы оролдооныг чинь одоо шоу болгочиход байна шүү дээ. Нэг иймэрхүү бодол байдаг юм. Тэгэхээр улс оронд бол одоо ингээд та бүхэн нэвтрүүлгийн цагт хийх юм бол юу хийх юм бодож яваа юм ярина гэвэл одоо асар их юм болно. Хоёрдугаар энэ чинь ярьцгаар нөгөө янз бүрийн хууль мөл зөрчсөн ч юм уу би тэгнэ ингэж амлаж болохгүй. Зүгээр миний хувьд бол салбартаа хийх одоо томоохон ажлуудыг бол эхлүүлсэн. Энд бол цаашдаа бол энийг өргөжлүүлэх юм бол эх орондоо тэрүүгээрээ их том хувь нэмэр болох байгаа л гэж. Хүн бүхэн өөрийнхөө бодох чадхын хэрээр магадгүй бид нар бүгдээрээ дайрах ёстой, бүгдээрээ урагшлах ёстой ийм цаг хугацааш байж магадгүй гэж бодож байгаа. Бас нэг 25 жилээр амьдралыг сэрдэг шүү дээ. Магадгүй энэ үед нь бүгдээрээ идэвхтэй оролцоосай. Монголын сайхан элбэг сайхан буянтай, одон сайхан хурдан мордтой хүн та. Хоёрдугаар Монголын ажил хэрэгч сайхан инженер, сайдын хийж ирсэн Монголын бас ажил хэрэгч үеийг түр түмнийхээ үсээ сайн зүтгэж яваарэ. Өөрийнхөө мэддэг чаддаг хүнийг улс орондоо зориулаарай гэж бүрийнх нь бол хүсмээр байна. За сайн сайхан өгсөе. За яриа сайхан боллоо. За. Хариулахгүй ч гэсэн